салд сэрэнсэн сайхан бүсгүйхээ тухай одоо нэг балиар ярих байж гэнэ. Энэ стаймер заваа нэвтрүүлэг байна ер нь. Одоо тэгээд нөгөө чи үзээд бас гомдох үдээ. Тэгээ хүний хөрхий хатуу өр одоо. Уучлаарай. Манай 10 жил минийхэн нэг сайн мэднэ л дээ. Би 10 жилийн тийм үерхэж мүерхэл ингээл тийм олон X mix бол байхгүй. Би ерөөсөө эхнэрээс өмнө нэг л хүнтэй үерхчихсэн. Тэр бол тоочны бөгөө тодорхой. Гэхдээ яг нэр үсэн хэлээд явах. Дандаа масктай явдаг гэсэн. Ерөөсөө маск авдаггүй. Тэгээд яг маскнаас дээш нь амар хөөрхөн л дөө. Үерхэд ингэсэн чинь манай хүн жоохон шамир байсан юм билээ. Нилийн шамир үүтэй. Тэгээд дандаа маск зүгдэг байсан юм билээ. Ингээд танилцаад ингээд гоё явлаа. Нилээ үерхлээ. Тэгээд бүтээр чинь бүр ингээд мангар гал халуузаа. Бүтээр ерөөсөө секс хийдэг газар их юм зүрхээ дандаа өстөө нэг усанд ордог газар цаа. Сав маа тиймэрхүү газар руу орж өөр угаасаа буудлаа авах мөнгө ч авах юм чи яах вэ тийм үстэй. Тэгээд нэг өдөр нэг мессеж ирдэг юм байна. Хайрыг чамдаас амар хайртай шүү өнтер гэл. Тэгээд ихэр би өдөөс нь бас лөө хайртай шүү гэж бичлээ. Тэгээ байдаг юм чи. Сарны алга болоо тийм. 2 хоног байхгүй зөө. Тэгээ байж байгаа тэгэхэд 2 хоног би ингээд би ажил дээр яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг ар гэр талынх нь болонгууд нөгөө намайг давгуулад ингээд те шоудаад ингээд алга болчлоо. Тэр чинь ажил хүний ганц өхөн байхгүй. Тэгээд алга болчлоо энэ тэргээд. Тэгээ өөр манай ажил дээр тэр нэг ээж нь том ахтай хамт ирээд намайг чинь байцаагаа цагдаагийн газар руу авчичоод. Тэгээ би цагдаагийн газар очиод ингээд би ингээд 2 хоног ажил дээр байсан. Манай одоо ажлын камерч дээр ажлынхан ч тэрийг нотлноо би юусэн хүнтэй ингэж явж идэж байгаагүй. Ядруу ингэсэн ингээд би гин буруу гэдэг нь ойлгомжтой болоо. Тэгээд бөөнөр хамтдаа 90 сурвалжлах ажилд орлоо. Нэг хоногийн дараа над руу мессеж ирж Шарган мортын лагер дээр нэг жилийн аваад ирээч гэхгүй. Бас нэг эмэгтэй найзтайгаа явцсан. Нөгөө нэг эмэгтэй найзынх нь аав ээж хоёр нь бас намайг алж гад болдгоо. Тэгээд тэр эмэгтэй найзынх нь аав руу би ингээ хэлээд ингээ Шарган морт ингээ дуудаж байна гэдэг чи одоо очлоо гэ шууд 3 машинтай гараад гэхгүй. Шарган морт руу. Яг эцсийнх нь буудалтаар ингээ зогсож өө чи ингээ суудсан. Тэгээ шууд ингээ ахтар ингээ шууд ингээ зодож зүдэл эхэлж байгаа байхгүй нөгөө дэд чинь. Тэгэл боо юм болол. Тэгээд нөгөөдгтийг би ингээ хамт нэг машин сууж байгаа. Ахайхан машин ингээ хажууд ингээ суудсан. Хайраас дуушлаараа гэж яавар затэр заяа. Тэгээ маргааш нь цагдаагийн хэлцс дээр ээж аавтаа мавтаа бөөнөрөн байцагдаад. Тэгээд ихсэн чинь сүүл рүүгээ нөгөө нэг дагуулж явсан найз нь тэнд залуучуудаа унтсан хүчин ингээ хэрэг мэрэг болоод бүр ингээ аим шиг юм болоо. Гэхдээ яг тэгэл яг тиймэрхэн бодвол ингээ салжлаа юм л да. Тэгээд дараа нь ингээ ажил дээр байж чи ардаас бүгж барьж ирээл цэцэг барьж ирээл одоо бүр нийлчи барьчи гэл нэг тиймэрхэн болж исэн. Тэгээ би зүгээр шууд салсан л да ер нь бол наад одоо яг нэг ийм л фейл дүүх байна. Тэгээд яг энд одоо ихнэр маань сууж байна. Манай хүн бол одоо битэрий чинь яг одоо фейл гэж яагаад одоо яг ингээд ийм success болсон баггүй манай ярьж байна. Одоо би юу яд юм? Одоо яг үндэ бол зэ манай ихтер минийраас гүйсэн шүү нэрээ. Үнэхээр чи тэгээ үстэй. Үнэхээр гүйсэн. Би чинь тийм сайхан залуу байлаа цагтаа. За окей. Энэ манай спонсор юм билүү маа. За баярлалаа. Энэ ерөөсөө л одоо ийм тий. Ёёсоо гэнэ. Тий. Элдэн ганцын тийм фейл түүх бол тэгэл дараа нь амьдрал чи ёёо л болж үлдэн штэ тий. Баярлалаа. За энд юу вэ шүү? За леби байна. Лебели байна. За энийг бол би мэдэхгүй юм. Энэ юу гэнэ вэ? Вакуум гэж нэг яаж ашигладгийг нь бол би юу мэдэхгүй юм. За энэ баг миний биш ихнэрийн л билээ юм. За нэг Испани юм байна. За энэ бол гоё юм байна. Энэ надад хэрэгтэй юм биш. Өстө ганц хэрэгтэй юм баярлалаа ёо. Машин дээрийн дугаар байна тий. За энэ бас надад хэрэгтэй юм байна. Энэ гоё юм байна. Тэгээд дотор ерөөсөө нэг төрлийн бол ерөөсөө алга гоё яг нөгөө ингээд талаа бодсон гэдэг шиг тий. Хүнд хэрэгтэй л юмнууд байна. Ерөөсөө хэрэггүй юм бол нэг шалгаад тэгээд нэг болсон болоогүй юм яриад ярьсны минь төлбөрт ийм өгсөнд баярлалаа. Би одоо таад өртөө боллоо. Баярлалаа.